Сайн байна уу? Өнөөдөр би та бүхэндээ энэ эрүүл мэндийн ухамсарын сэрэлт гэдэг энэ номыг уншсан сэтгэлдээ энэ номноос би юу олж авсан, юу мэдэж авсан тухайга хуваалцахыг хүссэн юм. Тэгэхээр энэ ном маань өөрөө ийм заяагцсан зөв амьдралын зам дээр буцаж ирэх нь гэсэн дэд гарчигтай. Тэгээ энэ номыг зохиосон хүн бол Төгс Гэгэрс их багшчинхай гэдэг хүн байгаа. Энэ хүн болохоор дэлхийн хүмүүлгийн үйлсдэн уран бүтээлч, оюун санааны удирдагч, яруу найрагч, хувцсны загвар зохион бүтээгч, зураач, дээр нас гоёл чимэглэлийн дизайнер гэдэг ийм олон төрлийн уран бүтээл туурвдаг бясалгагч юм багш байгаа. За тэгээ энэ номыг би 2013 онд Тайванд явж агаад олж хараад тэгээд маш их баярлаад бүр унших тийм дотоодоос унших чин хүсэл тавтаад энэ номыг бол 2-3 хоногийн дотор уншиж дуусгачихсан. Тэгээ миний 2017 онд би энэ номны нэг бүлгийг орчуулгын багт орж ажилласан тийм азтай хувь тохиол надад тохиосон. Тийм учраас одоо энэ номноос л маш их зүйлийг ухаарч авсан. Тэрийгэ бусдтай би хуваалцахыг хүсэж байгаамаа. Энэ ном бол одоо тэдэн эрүүл байхын тулд тэдэн аяг гусуух хэрэгтэй, тийм дасгал хийх хэрэгтэй гэсэн тийм рецептийн ном биш. Одоо амьдралын гүн гүнзгий философи яг одоо эрүүл байх амьдралын цаад гүний нууц нь чухам юу юм бэ гэдгийг одоо маш энгийн үгээр тайлж бичсэн ийм ном байгаа. Тэгэхээр энэ номыг яагаад ингэж шууд шүрж аваад би ингэж баярлаад уншсан бэ гэдэг анхны сэдлийн талаар товчхон оршил ярив. 2012 онд би нэг зарлал одоо олж уншсан. Тэр болохоор Аниргүй нулимсыг хайрлахгүй гэсэн мюзикл дэлхийд ганцхан удаа амьдар одоо тоглогдох гэж байгаа юм байна. Лос Анжелест энэ дэлхийн бүхий л энэ цаг үеийн бүхий л шилдэг одоо 8 хөгжмийн уран бүтээлч, хөгжмийн зохиолч уран бүтээлчид мөн одоо шилдэг бүжигчид Бродвей театрын бүжигчид шилдэг 5 твийн одоо платинум мод болсон дуучид дас бүрдсэн баг нэгхэн удаа амьдаар одоо мюзикл Лос Анжелес хотод тоглох юм байна гэдгийг олж уншсан. Тэгээд тэр хөгжмийн зохиолчд нь бол үнэхээр одоо сүүлийн 60-аад жил манай зунд бидний амьдарч байгаа энэ цаг үед бол хамгийн гайхамшигтай алдартай хамгийн одоо сод болсон хөгжмийн зохиолчд тэр Чинхаа хөшийн Аниргүй нулимсыг хайрлахыг шүлгийн яруу найргийн тэр шүлгүүдэд ая оруулаад одоо мюзикл хэлбэрт оруулаад ингээ гайхамшигтай мюзикл тоглох юм байна гэдгийг уншихаас гадна тэр төслийг бол хэн санаачилсан бэ гэдгийг сонсоод маш их баярлаж одоо маш их гайхсан. Юу гэхээр тэр 2 удаагийн Оскарын шагналтаа манай цаг үеийн хамгийн алдартай хамгийн одоо амжилттай яваа Илкаши гэдэг хөгжмийн зохиолч бол энэ төслийг санаачлаад Чинхаа хөшийн тэр Аниргүй нулимсыг хайрлахгүй яруу найргийн шүлгийг номыг уншиж үзээд ийм мюзикл хийя гэж санаачлаг гаргаж энэ төслийг бол удирдсан байсан. Тэгээ тэр хүн бол мюзикл болохоос өмнө ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагыг би бол уншсан. Тэгээ Төгс Гэгэрс их багшчин хаан шүлгүүд миний зүрх сэтгэлд хүрдэг. Түүний шүлгүүд та бидний амьдралдаа олж болох дотоод аз жаргалын тухай өгүүлдэг. Бид дэлхийн хамгаан авьяаслаг хүмүүсээс бүрдсэн багийг бүрдүүлж одоо энэ Төгс Гэгэрс их багшчин хаан түүх шүлгүүдийг олон түгэнд дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Энэ мюзиклийг үзсэн үзэгчид бол ухамсараа дэвшүүлж, урам зоригоо дэвшүүлэх боломжтой юм а гэсэн ярьцлага өгсөн байсан. Тэгээд одоо манай цаг үеийн бидний яг энэ амьдарч байгаа цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчид энэ багшийг ийм өндрөөр үнэлж байгаа юм чинь би нэг удаа зориг гаргаад энэ мюзиклийг одоо очиж ер нь нэгхэн удаа дэлхийд тавигдах байгаа энэ мюзиклийг очиж үзье гэсэн тийм шийдвэр амьдралдаа нэг том зориг гаргаж үзье гэж бодоод ингээ очиж үзсэн. Үзсний үр дүн нь бол надад бол мэдээж гарсан. За тэгээ энэ талаар ярил бол одоо дуусахгүй түүх болно. Тэгээд мөн
Төрөүний хэлсэнчлэн тэр гайхамшигтай уран бүтээлчид үүнийг энэ төсөл дээр орж ажилласны нэг нь бол тэр Наан Шварц байгаа байхгүй. Наан Шварц бол яг одоо манай цаг үеийн хамгийн авьяаслаг эмэгтэй хөгжмийн зохиолч, тэр хүн өөрөө төгөлдөр хуурч, яруу найрагч, хөгжмийн найруулагч юм хүн, киноны хөгжмөд зохиодог. Одоо бидний сайн мэдэх Harry Potter, Бенжаминд тохиолдсон Ачиргалтай явдал гэдэг кинонуудын одоо хөгжмийг зохиосон ийм зохиолч мөн бас ярилцлага өгсөн байсан. Тэр хүн одоо юу гэж хэлсэн байсан гэхлээр төгс гэрс их багшчинхан шүлгүүдийг би уншиж үзмэгцээл одоо өөрт нь тийм санал ирсэн. Тэгээд тэр шүлгүүдийг уншиж үзмэгцээл би өөрийгөө дэлхий дээрх эерэг тийм агуу ивэгч хүчний нэг хэсэг болсноо мэдэрсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ эдгээр шүлгүүд хөгжимтэй нэгдэж хүмүүний эрхэм зориг болох нэгэн агуу зорилгын төлөө, сүнслэг зорилгын төлөөх дуунууд болж хөгжимтэй нэгдэхээр хүмүүсийн ухамсарыг дэвшүүлэх чадамжтай болно гэж тэр хүн хэлсэн байсан. Тэгэхээр одоо ер нь бид нар итгэдэг штэ, нэг дэлхий даяараа 5D рүү орноо, манай гарыг ухамсарын дэвшилд орноо, одоо 5D хэмжээс буюу ухамсарын дээд хэмжээс рүү бид нар орж байгаа ч гэдэг юм уу. Энэ бол ялцчгүй үнэн. Яагаад гэвэл хүмүүсийн түүхэн хувьсан хөгжлийн нэг хэсэг бол бид одоо энэ цаг үед ухамсараа дэвшүүлэх заашгүй, сүнсээ дэвшүүлэх хөгжүүлэх заашгүй шаардлагатай болсон цаг үед амьдарч байгаа. Тэгээд мөн энэ тэр хөгжмийн одоо зохиосон дуусан хүмүүс нь бас энэ цаг үеийн домгууд байсан. Тэдний нэг нь бол Куб гаралтай Жон Ската дуудулж исэн. Жон Ската мөн бас адилхан хөгжмийн зохиолчаар ажилласан. Жон Ската нь бол одоо Рики Мартини, Jennifer Lopez-ийн дууны аюугийг зохиодог, хөгжмийн найруулгуудыг хийдэг тэр хүн мөн ялгаагүй ярилцлага нь маш гайхамшигтай бол ярилцлага өгсөн байсан. Тэр энергийн нулимс яруу найргийн төвөрт агуулгадж би энэ оюун санааны гүн агуулга бүхий шүлгэнд дуу зохиох нь надад маш том урам зориг өгсөн. Үзэгчид дууны шүлгийг сонсоод гэгэрэл рүү тэмүүлэх тийм ирмэлцэлтэй болно гэж би итгэж байгаа гэж хэлсэн байсан. За тэгэхээр одоо шууд энэ номныхаа тухай би өнөөдөр энэ эхний 2 бүлгийн тухай одоо юу ухаарсан, юу ойлгосноо ярьж өгье гэж шийдсэн. Энэ номны бол ингээд өмнөх үг нь хүртэл маш гайхамшигтай. Өмнөх үгэн дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр 2 төрлийн алтан ирэн буюу тэр 5 дээр үшилжсэн тэр ухамсарын дэвшил ер нь байдаг. Нэгдүгээрх нь алтан ирэн гэдэг нь юу гэхээр ямар ч цаг үед хувь хүн өөрийнхөө алтан ирэн дотор амьдарч болно. Өөрийнхөө дэвшсэн ухамсар дотор ингэж амьдарч амьдралаас баяр баясгалыг бүх сайхан зүйлийг бол мэдрэх боломжтой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо тэр нь бол баталгаатай ойлгомжтой байдаг штэ. Бидний одоо яг амьдарч байгаа энэ цаг үе бол маш гайхамшигтай олон боломжуудыг биднэрт өгсөн байдаг. Гэтэл 100 жилийн өмнө 200 жилийн өмнө тийм өнөөгийн байгаа шиг гайхамшигтай боломжууд байгаагүй байхад тэнд бол агуу хүмүүс бас өөрийнхөө алтан ирэн дотор амьдраад бүтээл төрүүлээд тойрсоор ирсэн байдгийг нэг нь бол ялцчгүй тэр Лев Толстой, одоо Ван Гог гэд маш олон гайхамшигтай хүмүүсийн ухамсарыг уран бүтээлээр дамжуулж дэвшүүлсэн байдаг шүү дээ, тий. Тэгэхээр нэг төрлийн алтан ирэн нь бол хувь хүн ямар ч цаг хугацаанд хизээч алтан ирэн лүүгээ орж амьдарч болно. Нөгөөх нь 2 дугаар төрлийн алтан ирэн нь бол гариг дэлхийгээрээ ухамсарын дэвшилд хүрнэ. Энэ гариг дээр одоо тухайн гариг дээр амьдардаг бүхий л төрөлтнүүд тэр нийтийн ухамсарын дэвшлийг мэдэрч одоо маш их баяр баясгалтай баясаж, ив найрамдалтай цогцон амьдрах боломжтой гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нэгдүгээр бүлэг нь бол ерөөсөө хүний биеийг орчлон ертөнцийн нүдээр толдохыг, хүний биеийг, хүний эрүүл мэндийг орчлон ертөнцийн нүдээр толдохыг гэсэн гарчигтай. Тэр нь 2 дугаар одоо бүлэг нь хайрын болон эрүүл мэндийн хоол хүнс гэдэг ийм 2 бүлгийг би бол өнөөдөр ярих гэж бодож байна. Гол мессеж нь юу вэ гэхээр бид нар бол бие, сэтгэл, сүнс гэдэг энэ 3 зүйлээ гурвангийн аль чадах чинээгээр боломжоор тултал нь хөгжүүлэх энэ амьдралыг туулах хацтай.
Тэ тултал нь хөгжүүлэх тийм зорилготой тийм тэмүүлэлтэй бол амьдрах хэвээр. Тэр нь л бол бидний одоо амьдралын гол үндсэн утга учир байдаг. Бид бодол санаандаа боломжтой гэж бодсон бүхэн биелэх боломжтой байдаг. Бид нэр оюун ухаандаа энэ бол боломжтой. Таны сэтгэл багтсан зүйл болгон боломжтой болж хувирдаг. Тэрийг бид нэр бол амьдралаараа өдөр тутамдаа бол мэдэрч амьдардаг штеп. За гагцгүй бид нар яаж хийх арга техникээ мэдчихэл юм бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог гэсэн. Үүний адилаар бол сансар орчлон ертөнцийн эрчим хүчний шахагдшгүй тэр нөөц боломж буюу тэр их үүсвэртэй бид нар холбогдох ёстой. Тэндээс цэнэглэгдэх ёстой. Тэндээс эрчмээ авах ёстой. Тэгж цэнэглэгдэж эрчим хүчээ бид нар тэндээс авч чадах юм бол бид ол манай гариг дээр орчлон ертөнцийн болж байдаг бүх зүйл бүх хийжүүд эрчим хүчний нөөц болон ундрах бол тэндээс ирдэг. Тэгэхээр бид бол ингэж үргэлж батарейгаа өөрийнхөө бие сэтгэл сүнсийнхээ батарейг бол цэнэглэх боломжтой гэсэн талаар бол өгүүлсэн байдаг. За тэгвэл орчлон ертөнцийн оршин тогтнол дотор амьд үлдэж өсөж цэнэглэгдэж амьдралаа чимж сүнснийхээ зорилгыг биелүүлж амьдрах нь бидний жинхэнэ одоо гоо үзэсгэлэн оршихуйн утга учир байдгаа гэж бичсэн байгаа байхгүй. Бид хүснээрээ цэнэглэгдэж хөгжихийн тулд болохоор хийж байгаа зүйлээ хүссэн зүйлээ хийхийн тулд эрчим хүчний энэ орчлон ертөнцийн эрчим хүчний сансрын эрчим хүчний асар дундаршгүй тэр одоо өхөөсөртэй бид нар холбогдох ёстой. Энийг болохоор бид нэг юмар харьцуулсан байдаг. Жишээлбэл маш гайхамшигтай сарнаан бутыг ургуулгын тулд сарнаад юу хэрэгтэй вэ? Сарнаан бутанд шим тэжилтэй хөрс хэрэгтэй, агаар хэрэгтэй, ус хэрэгтэй, арчилгаа маллага хэрэгтэй, бордоо хэрэгтэй байдаг. Тэгж бүх юм нь бүрдсэн сарнаан бут бол хамгийн дээцэгтэй бүхий л боломжоор гайхамшигтай бүх олон өнгийн цэцгүүдийг дэлгэрүүлж бүхий л бундуухаанууд нь цэцэглэх боломжтой. Тэрэнд ямар ч арчилгаа байхгүй, ядмаг хөрсөнд бараг хаяада усалдгүй ийм сарнаан цэцэг бол маш гундуу ганц нэгэн сарнааг бол дэлгэрүүлдэг. Түүнтэй хүн яг адилхан одоо бие сэтгэл сүнс гэж хэлээ да тий. Тэр гурав нэгдэжээж ингэж холистикоор нэг бүхэл бүтэн хүн болдгоо гэж бол бичсэн байдаг. Мөн түнчлэн энэ дээр юу бичсэн байна уу гэхээр ингэж байгаа байхгүй. Хүн бол энэ их үүсвэртэйгээ холбогдох бол хүн бүхэнд боломж нь бол байгаа. Ягаад гэвэл угаасаа биднэрт энэ шин чанар нь бол ингээд бидний дотоодд л байдаг. Тэгээд сэтгэл сүнс одоо би гэдгээ гурвангийн цогц хөгжүүлж тэр хүн одоо тэр бүрэн бүтнээрээ цэцгэлсэн сарнаан бут шиг маш аз жаргалтай эрүүл тэгээд өндөр ухамсартайгаар одоо амьдарч чаднаа. Энэ гайхамшигтай хүн болж төлөвшөж хөгжиж бүтээж тойрох тэр сэтгэлийн хүч сэтгэлийн дархлаа хаанаас гарч ирдэг гэхэлэр эрүүл чирэг бие бэлдраас гарч ирдэг. Мөн хөгжсөн сүнснээс гарч ирдэг гэж хэлж байгаа хгүй. Бие сэтгэл сүнс гурав бол бидний цогцоор нь бүрдүүлж идэг. Бидний биеийн гурван бүрдэл хэсэг. Бид болохоор одоо хувь хүн гэж нэг хүн байлаа гэж бодоход туяа цэцгээ бат хин бидэн тэр хүнийг гадаад ингээ байгаа үзэмж гадаад тэр бие махбодоор нь оюун санаа одоо бодож сэтгэх байдлаар нь ч юм уу өрөөсгөлөөр одоо дүгнэх хандлага бол бас заримдаа байдаг шүү дээ тий. Гэтэл сэтгэлийн тийм дархлаатай сэтгэлийн хүчтэй биеийн хувьд эрүүл чирэг хөгжил биеийн хөгжилтэй бас анхаарна. Сэтгэлийн хүч гэдэг нь бол одоо жишээлх юм бол амьдралд янз бүрийн хүмүүстэй учрна шүү дээ тийм ээ. Зарим хүмүүс ингээд ямарваа нэг асуудлыг ухаарах ухаан тутсан тэгээд маш өөрөө чи хүсээгүй зан авирыг одоо өөрлөө чинь чиглүүлж гаргаж байгаа тохиолдолд тэрэнд хит их эмоцлох сэтгэл хөдлөлөөр гүн гүнзгий автаж гомдож тунирхах ямар ч шаардлагагүй. За энэ тодорхой хөгжлийнхээ шатанд тий ийм асуудлыг бол ойлгох л байх. Одоохондоо бол хараахан ухаарж амжаагүй байгаа хүн юм бэ ингээд тэр хүнтэй бол хайраар дотооддоо хандаал юу ч гэж хэлжсэн тэрийг өнгөрөх боломжтой чадамжтай хүнийг бол
сэтгэлийн дархлаатай хүн гэж нэрлэдэг шүү дээ, тий. Тэр шиг нөгөө талаар тэр сүнсний хөгжил бид нар ингээд олон төрлийг авах тусмаа сүнсээ хөгжүүлж дэвшүүлэх дотоод ирмэлцэлтэй байдаг. Тэр ирмэлцлээ сонсож чаддаг, тий. Энэ байгаа амьдралдаа одоо сүнсээ дэвшүүлж чаддаг. Ийм одоо 3 дэвшил хөгжил нийлжиж хүн бол ингээд бүтээж тойрох бүх юм нь бүрднэ гэсэн үг. Тэрнээс биш одоо 1000 сайн сайхан аз жаргалын тухай хурал зохион байгуулад яриа өрнүүлээд одоо эрүүл байх талаар одоо янз бүрийн жор туршаад одоо яг 100% амжилтанд бол хүрэхгүй юм байна. Эрүүл мэнд урт наслах ба ерөнхий зарчим гэсэн нэг дэд бүлэг одоо эхний бүлэг дотор байгаа. Энэ бүлгээс одоо гол олж авсан зүйл юм бэ гэхлээр гэгэрх нь бол эрүүл мэндэд тустай. Үүлийн үрийн тойргоос тусгаалan гарч чадсан хүн илүү эрхэм ариун, илүү эрүүл амьдрах боломжтой гэж байгаа байхгүй. Гэгэрэл бол шинжлэх ухааны үндэслэлтэй юм гэж бичсэн байна. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр ихэнхдээ бид бол уурга тархиныхаа 5-аас 10% ашигладаг. Гэгэрсэн хүн гэгэрэл рүү тэмүүлсэн хүн бол уурга тархиныхаа потенциалыг бүгдийг нь ашиглах боломжтой. Тэгэхээр гэгэрсэн хүн бол орчлон ертөнцийн бүх хуулиудыг мэднэ. Бүх хуулиудыг эзэмсэн, бүх амьдралын бүх утга учирыг мэдэх учраас тэр хүн дэлхийн төлөө сайн сайхан зүйлийг хийж чадна. Өөрийнхөө төлөө сайн сайхан зүйлийг хийж чадна. Иргэн тойрондох хүмүүсийн төлөө сайн сайхан зүйлийг үйлдэхгүйгээр үйлдэж чадна. Тэр хүн одоо гэгэрсэн хүн оршсноор л иргэн тойрондох уур амьсгал бол сайхан болох боломжтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр гэгэрсэн бүх гэгэнтнүүд бол шинжлэх ухааны өнөөгийн шинжлэх ухааныг одоо орчлон ертөнцийн бүх хуулийг нэвч чухт мэднэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр л бол энд бол маш гайхамшигтай ойлгомжтой гэсэн үг. Нэг жишээ авахд бол манай Монголд нөгөө туйл маш их байдаг гэж үздэг шүү дээ. Маш олон туйлтай. Саяхан нэг хүний лекцийг сонсож байхад бол 250 гаруй туйлтай улс орн бол манай улс. Тэр туйлан дээр бол ингээд манай нарны аймаг, тэрнээс цаатлах нарны аймаг, манай галактик, тэрнээс цаадах бүх галактикууд орчлон ертөнцийн байдаг хар нүх, тэр бүтээгч энерги бүгдийн талаар за манай дэлхийн бүр Африк төв хизээ үүссэн, тий, Австрал төв яаж үүссэн, манай дэлхийн ямар түүхэн хувьсах хөгжлийг дамжиж явсан, хүн төрлөختөн одоо хаанаас юунаас ингээ үүсэлтэй, ямар их нүүдлүүдийг ингэж дамжсан, хизээ одоо мөстлөг юм болсон. Одоо энэ бүх уул нуруунууд те гимлан нуруу бол харьцангуй залуу нуруу, гэтэл алтан нуруу бол эртний нуруу энэ энэ бүх геологийн процессуудыг хүртэл тэр туйлууд дээр нь тэр хүний амьдралын мөн чанарыг те ирээн бараан хүүхд төрхийн 3 ертөнцийн хүүхд төрхийн хүрдэн дотор ингэж эргэлдэж яадаг, тэрнээс яаж гарах боломжтой. Гээ энэ бүгдийг тэр туйлуудад багтааж шингээж бичсэн байдаг гэж хэлдэг. Тэгэхээр тэр туйлууд хаанаас хэдэн онд үүссэн гэхлээр шинжлэх ухаан үүсгэхээс өмнө тэр туйл байсан. Монгол хүн гэдэг үүссэн цагаас л тэр туйлыг одоо үр хөвгтдээ ам дамжуулан туйл хайлж одоо ойлгуулж байсан гэж бодохоор энэ бол үнэхээр гайхамшигтай. Энд бол гэгэрсэн хүмүүс л тий яг тэр их усүртэйгээ холбогдсон орчлон ертөнцийн дундаршгүй нөөц энергитэй холбогдсон хүмүүс л энийг бичсэн ойлгомжтой байгаа. За тэгээд дараагийн нэг дэд бүлэг дотор бол ингээд сахих нь хүнийг улам эрүүл болгодог гэж байгаа. 5 сахил 10 зарчим метр гэж бид нэр сонссон байдаг шүү дээ тий. Тэр бие бол маш чухал аа. Биегүүгээр бид сэтгэл оршихгүй, сэтгэлгүйгээр сүнс хөгжиж чадахгүй, туршлагачихгүй, сүнс туршлагачихгүй, сэтгэлийг бол одоо уурга тархитай холбож болохгүй. Тэр бол уурга тархи бол сэтгэлийн хүрэндэх материаллык уурга тархи бол одоо сэтгэлийг илэрхийлэх материаллах багаж юм аа. Тэгээ цаагаа гарын эрс тис байдлаас өсгөөс
осолд орохоос өвдгөөс бид биеэ хамгаалах ёстой. Үргэлж өөдрөг хүчрхэг зүйлийг бодох хэрэгтэй. Тэгээ анхаарал болгоомжгүйгээсээ болоод эсвэл өөр хэн нэгний хүний нөлөөнд ороод одоо өвдсөн болвол улам сайн бясалгах улам ахиухан бясалгалыг хийх хэрэгтэй гэж одоо зөвлөсөн байгаа. Сахил бол яагаад эрүүл мэндэд хэрэгтэй зүйл вэ гэхэлэр тэртээ тэргүй одоо арх уух те мансууран донтох, тамхи татах, эдгээр зүйл амь хороосон хүнс хэрэглэх эдгээрүүд нь бол бүгдээрээ угаасаа эрүүл мэндэд хортой байдаг гэдэг нь угаасаа ойлгомжтой батлагдсан шүү дээ тий. За тэгэхээр тэр амь хороосон хүнсний талаар бас энд ингээд бичсэн байгаа. Өөр хүмүүс одоо бусад хүмүүс чамд яаж хандаасаа гэж өөрөө дандаа хүсэж байдаг шиг бусад төрөлтнүүдэд бусад амьтдад та тэгж хандах хэрэгтэй. Энэ бол яг амьдралын хууль те амьдралын үндсэн зарчим. Амьдралын хуулийг одоо дагаж хүндэтгэж явснараа хүн гайхамшигтай амьдралаар амьдрах боломжтой болно гэж байна. За амьтдад бол бүгдэнд нь одоо амьдрах маш их чин хүсэл байдаг. Амьдралын төлөө тэд тэмцдэг, тэмүүлдэг, амьдрахын төлөө, амьд үлдэхийн төлөө тэд амьтад бол тэмцдэг. Дээр нь бол амьтад ингээд бусад төрөлтнүүдтэйгээ маш нарийн барилгатай оршдог, амьдралаас сайн сайхныг мэдэрдэг. Дээр нь бол амьдралаас тэр сэтгэл хөдлөлтэй сайхан зүйлийг бол амьтад бидэнтэй яг адилхан мэдэрч байдаг учраас амьтдын одоо тэр зовлон шаналлтай орооцолтох нь бидний тэр нөгөө түрүүний ярьсан орчлон ертөнцийнхөө их усүртэй холбогдоход садаа болдог зүйл юм байна. Мөн одоо бусад гариг дээрх соёл иргэншлүүдийн талаар энэ ном дээр ингээд бичсэн байгаа байхгүй юу. Тэг хамгийн сонирхолтой нэг жишээ бол тэр Марс гариг буюу бидний хэлдгээр бол ангараг гариг дээр амьдрал бол байсан байтал тэнд байсан одоо төрөлтнүүд нь химийн дайн хийсний улмаас ангараг гариг бол маш галан гариг болсон. Тэр гаригаа бол нөгөө маш үржин шимгүү болгосон. Доройт болсон. Тэгээд ийм агаар мандал нь хүртэл ингээд хортой болсон. Ангараг гаригийн гадаргуу дээр бол одоо амьд төрөлтнүүд бол амьдрах боломжгүй. Сүнслэг төрөлтнүүд бол байх боломжтой. Тэгээд дотор нь бол байгаа гэх мэдчлэн одоо та нар өөрсдөө энэ номыг бол уншаарай. Би тэгээд гол юм ярьж байгаа учраас за тэгэхээр нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Энэ дээр бас ингэ бичсэн байгаа байхгүй юу? Бүх одоо зүйлээс орчлон ертөнцийн оршдог бүх зүйл өөрийн гэсэн хэлбэлцэлтэй. Хэлбэлцэл бол маш хурдан байх тусмаа энгийн одоо бидний нүдэнд бол харагдахгүй. Тэр төрөлтнүүд бидний нүдэнд харагдахгүй гэсэн. Хэлбэлцэл ингээд удаантай тэр төрөлтнүүд бидний нүдэнд одоо биежсэн хэлбэрээр харагддаг. Тэгэхээр харагдахгүй зүйлийг бид нэр байхгүй гэж ярьж итгэж одоо болохгүй. Тэд нар бол оршиж байгаа тий оршиж байгаа штэ. Тэгэхээр одоо бидний ярьж хэлдгээр бол нөгөө далд ертөнц гэж яриад байгаа юм л да тий. Тэгэхээр энэ бид нэр ингээд оршиж байгаа энэ харагдаж байгаа бие махбодоо өөрийгөө бие одоо бодгал хүн бие гэж ойлгоод байдаг. Гэтэл энэний гадна ингээд бидний энгийн нүдэнд харагдахгүй өндөр тавцамжтай нарийн биеуд бас байдаг. Одоо бүр гадна талын бидний бие бол манай гариг гэж байгаа байхгүй. Тэгэхээр манай гаригаа бид саяын тэр ангараг гаригийн жишээг яагаад энэ номдэр тавьсан гэхлээр бид нар гаригаа халамжилж хайрлж те гаригийнхаа атмос агаар мандлыг цэвэр ариун байлгаж тэрэнд манай гариг бол хүчил төрөгч ангараг гаригтай харьцуулахад те маш цэвэр одоо амьдралыг тэтгэгч агаар мандалд маань хүчил төрөгч байдаг. Гэтэл бид нэр одоо сүүлийн 200 жил бидний яг энэ оршиж байгаа энэ сүүлийн 100 гаруй жил бол агаар мандлаа бид маш ихээр хордуулж байгаа. Богино хугацаанд мөнгө олохыг олж ашиг хонжоо хайхын төлөө агаар мандалтаа хортой ялгаруулж байгаа тий. Тэгэхээр энэ дэлхийгээ агаар мандлаа хөрс дэлхийгээ дэлхийн ээжээ ингэж хайрлж хамгаалах нь бид өөрсдөө хамгаалж байгаатай ямар ч ялгаагүй. Дэлхийн агаар мандал хөрс энэ орчин бохирдох юм бол бидний дагаад дархлаа ундаг
Түүнийгээ дагаад бидний насжилт богиносдог маш олон төрлийн өвчнөд одоо нэрвэгдэх магадaltaй гэдэг талаар бол энд бас дурдсан энэ ном дээр ингээ маш нарийн нэрийн жишээнүүдийг аваад дурдсан байгаа. Мөн хайрын хоол эрүүл